8 сарын 5 онгоцноос ухаар явж гин Монголоос Хайнан руу шууд нислэхээр ойролцоогоор 4 цаг орчим явсан. За ийм хоол өгсөн байна. Шарсан төмстэй. Тэгээд дахианы махтай. Онгоцонд ерөөсөн унтаж чаддаг болохоор урт хугацаатай подкаст бичлэг татаад тэрийг шүнжэнгөө нислэгийн турш сонсоод явцсан амар байдаг. Шөнийн 2 цаг өнгөрөөд Хайнаны Хаккио хотод газардаж ирсэн байна. Миний хувьд анх удаага аяллаа компаниар явж үзсэн. Маш олон хүн байсан. Яг нь аяллаа төгсгөлд бол хүмүүсээс танилцаад аяллаа компани гоё юм байна гэдэг сэтгэл үлдсэн. Бүгд тараад ирсэн. Энэ жойнатаа. Өдөр бүр уучлаа. 8 сарын 6. Хаккио хотоос Саньяо хот хүртэл автобусаар явсан. За энэ явах замдаа шилэнгүүрээр нь орсон. Далайн хэрэг дээр очих юм бол ингэж дараад талын гэхдээ юм уу чадаагүй шүү дээ. Энэ хэд чинь? 10 яа. За ийм урт замыг тулж иж шилэнгүүртээ очино. Дүүжин тээврээр дээшээгээ гарсан. Хятадд ийм уулын бэлсгийг маш гоё тогтжуулаад алил жуулчлалын бүс болгочихсон газрууд олон байдаг. Монголд ч гэсэн үзэсгэлэнтэй байгальтай юм чинь ийм юм хийчих юм бол бүр илүү сонирхолтой болох юм болов уу гэж боддог. Ихэнд харуулсан газрын зурагнаас харсанчлан маш их алхсан. Ийм олон шатаар алхаад лээсэн. Тэгээд алхаж исэн чинь замд нэг ийм хүч тараагаад тэгээд нэг ийм цан үйл хийдэг хэсэгт нь очиод тавиарэ. Тэгээд тэнд нь очиод бас тип өгөөрэй гэдлээс нь яг типи нөгөөг үлдээ. За явж нэг шилэнгүүрэн дээр ирсэн. Миний аватарын шилэнгүүрийг бодох юм бол нэлийн том санагдсан. Тэгээд нэлийн манантай тэгтээ их гоё байгальтай байсан. Жохон чиглэг халуун тэгтэл нэг тийм бас салхилаад байгаа юм шиг нэг тийм ойлгомжгүй цагаагаартай. За тэнд нэг 328 гэ бичиж яг үнэндээ одоо би санахгүй байна. Яг юу гэж байгаа юм бол хятад хэлтэй хүмүүс байл орчуулчаарэ. За одоо Саньяо хот руугаа явж ийн автобусаар нэлийн удаан явсан. Тэгээд угаасаа урт замыг тулсан хүмүүсээс учраас их өөлсөн. Тэгээд өдөрөө нэг хоолыг идсэн байдаг юм аа. Тэгээд буудалд ирсэн. 8 сарын 7 Саньяо хот дахь эхний өдөр буудлынхаа өглөөний цэнд орохоор явж байна. Би нэг юм бэкон талах масал будаан өндөгнөөс салаагүй. Угаасаа өөр идэхээр юм байгаагүй мó. За тэгээ хамгийн гоё дээрээ тавиад гадуур гарахаар явсан байна. Далайн эрэгтэйгээ маш ойрхон байсан учраас далайн хоол илүү их. Тэгээ дээрээс нь дэлгүүрүүдийнх нь амар үнэтэй байсан. Чөлөө төрлөхөөр өөрсдөө гадуур хоолой зохицуулах байсан болохоор ийм далайн хоолны газар ирсэн байна. Ийм амтай харахаар өрөвдөд эдийн цаанаас ямар ч нэг ийм хясаа авсан байна. Тэгээ дээрэс нь миний хумсны нэг ийм чиглэг орчин юм яасан унтсан.
Сармистай хасаа нэлээд амттай байсан. За тэгээ энэ болохоор нэг юм улаан жижигхэн банан байна. Энэ талд өмхий дуриан байна. Сая гавс хоол идчихээд урчлээ. Тэгээд сармийн энэ хумсны миний хумсны юм гинт шиг юм унаад маалтан батар мал. 特别淘气，他现在跟你弟弟光看还是同学。 Хаянд Оросд ихэрдэг болохоор меню, адрес центр нь Оросд тэр хвчлэн байсан. Тэгээ аавч хоёр Оросд мэддэг болохоор их амархан байсан. Passion fruit гэдэг юм чимс хийсэн. Гоё амттай байсан. Тэгээ дээрээс туулын бүр идэж үтсэн. 8 сарын 8 өнөөдөр задгаа талын аялалтай болон совдны дэлгүүрээр орох өдөр байсан. Өмнө нь ерөөсөө совд авъя гэж бодож байгаа гэж гисэн яг харсан чинь шунал өдлөөд ээжтээр совдон аймаг зүйл тавсан. Тайландын 160 мянган завин аяллыг бодох юм бол завин том тоглогч гэсэн нэмэлт төлбөрүүд амар ихтэй. Жишээ нь одоо энэ усны даралтаар шүршдэг тоглоом амар үнэтэй байсан. Тийм учраас юм суугаагүй зөвхөн завин дээрээ л байсаар байгаа таарсан да. Миний үдээд авах дуурч болохгүй юм. Тэр одоо зүгээр л энэ байгаа. Одоо хоол идэх явж байна. Өглөөний цагийн маань хоол будаан байгаа ч гэсэн будаан маань жоохон сонио амтлагчтай. Тэгэхээр өглөөний хааны махнаас өөр идэх юм болохгүй байна. Буудлын гадаах бассейны үзэмж нэг иймэрхүү харагддаг. Бассейн бүр амар гоё. Жоохон бэлгүүр хийсээд Đang đi thuốc xe thì nó đó chết vớt con à tóm như cái xỉ đâu các bạn дуусчихсан. 8 сарын 9 за өглөөнийхөө буудлын хоолыг идээд за тэгээд чөлөө өдөрлөг байсан болохоор тэр өдөржингөө дэлгүүр хийсэн. Тэр хооронд бараг л бичлэг бичээгүй нэг ийм хальт бичлэг дүрс биччихээд буудлаа хурж ирээд зураг дарахуулахаар 70 эрэг рүү явсан байна. Ахуулсан зургнуудаас хальт харуулах юм бол нэг иймэрхүү өшөө олон зургнуудыг хармаарах юм бол миний Instagram руу ороорой. 8 сарын 10 өнөөдөр усан парк болон дээрээс нэмээд нэг юм нисдэг тэрэгний аялал өнгөө багцандаа багцсан байсан юм. Something about the way you stare into my eyes. I know that I don't make things clear. I fall for you every time I try to resist you. We can get away. Palm trees, beach view. Саньягийн усан парк дэлхийн хамгийн том усан паркуудын нэг гэж сонссон. Тэгээд амар олон тоглоомтой. Тэгтээ нэмээд амар их очртой байсан болохоор халуунд ядраад бүгдэн дээр нь ч тоглоогүй. Тэгээд дээрэс нь утсаа орхиод явцдаг болохоор их бичлэг хийж чадаагүй байна. 8 сарын 11 дахиад чөлөө төдөрлөг байсан учраас бид нэр гадуур далайн эрэг дээр явж нэг иймэрхүү байдалтай өдрийг өнгөрүүлээ бараг төгсгөл нь л бичлэг хийсэн байна. Хавч ийдсэн. Тэгээд сонгуулж байгаа нэгийг чанж өгөө. Тэгээд нэлээд л их юм болж ийдсэн. Яг үнэндээ ингээд халлаад доторхойг нь уух гэхээр бараг л идэх юм байхгүй юм шиг. Эсвэл тийм жижигхэн жоохон махмуутайг нь өгсөн юм болов уу минь. Одоо 12-оос буудлаа болож өгнө. Тэгээд хүлээлт гэж өгнө. Тэгээд тэр үхэл бассейн дор игээд явж байна.
Би ерөөсөө усан цэцэрлэг байтугай анх удаал бараг ингэж бассейнд орсон байх. Тэгээд нэг 4-5 хоногийн өдөр орой ойлгон усан бассейнд орсоор хагаад бараг л анхан шатныхаа тактикуудыг ойлгочихсон. Тэгээд Монголд ирээд бассейнд юмар санагцсан. Хайнанда хаяллын сүүлийн өдрөөрөө буцах замдаа сармагчны арлаар орсон. Ийм хар холон тэнхгүйгээ наахавтай. Xong rồi.